Газрын төс боловсруулах үйлдвэрийн явц 50% байна. Халдвар судлалын үндэсний төв Mississippi эмчилгээндээ робот ашиглана. 270 дугаар байрыг барьж дуусгаснаар нийслэл түрээсийн төлбөрөөс ангиж ирж хэвнэлттэй ажиллах боломжтой болно. Оюутлогын хянан шалгах төр хорооны гаргасан саналыг улсын хурлаар хэлэлцүүлнэ. Алтны үн дахин түүхэн дээд амжилтыг тогтоолоо. Брэдэд туйлын туяа буусна уу? Ice Global-ийн зүүн хормын мэдээ эхэлж байна. Газрын төс боловсруулах үйлдвэр бүгд найрамдах эмтгэг улсын тусламжтайгаар Дорногов аймгийн Алтан ширээ сумын нутагт баригдаж байна. 2028 онд ашиглалтад орохч засгийн газар болон аж үйлдвэр эрдэс баялагын яам бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлж 2027 оны сүүлээр ашиглалтад оруулахаар төлөвлөд байгаа. Бүтээн байгуулалт 4 багц ажлаас бүрдэж байгаа бөгөөд үүнд технологийн бус барилга байгууламж, атмосферийн болон вакуум нэрлэг, хансан хий ялгах байгууламж, дулааны цахилгаан станц, лицензтэй технологийн байгууламжууд тус тус багтаж байна. Үйлдвэр ашиглалтад орсноор манай улс хэрэглээнийхээ 50%-ийг дотоодоос хангадаг болох юм. Халдвар судлалын үндэсний төв 2022 онд туяа эмчилгээндээ шугамн хурдсгуурт аппаратад суурилсан технологи нэвтрүүлж, уг эмчилгээний хөгжлийг 20 жилээр урагшлуулж, хүртээмжийг 25%-аар нэмсэн. Мөн манайд эмчлэх боломжгүй гээгдэж байсан тарихны гүнд байрлалтай хавдрын эсрэг Mississippi-г өнгөрсөн оноос амжилттай хийгээд байгаа. Харин одоо Mississippi-ийн эмчилгээндээ анх удаа робот ашиглах гэж байна. Хийн түлшний дэлбэрэлтэд өртөж цаашид ашиглах боломжгүй болсон 207 дугаар байрыг барилгын хог хаяглыг дахин боловсруулах үйлдвэр орон нутгийн өмчөд аж ахуйн тооцоод үйлдвэрийн газар бүрэн буулгаж дуусгалаа. Барилгаас нийтдээ 9800 тонн хог гарсан бөгөөд бетон арматур зэргийг морингийн даваан дахь хог хаяглыг дахин боловсруулах үйлдвэрт дахин боловсруулахаар ангилан ялгаж байна. Манай хамт олон 9 сарын 1-нд яг ингээ хашаага бариад эхэлж ясныг одоо тооцох юм бол яг өнөөдөр яг 115 хонж байна. Энд одоо 10 гаруй машин техник 30 гаруй хүнтэй одоо бид нэг ч одоо баяр ёслолын хагас бүтэн сайдраг амрахгүйгээр одоо энэ одоо ажлын ард гарлаа. Ирэх 2026 онд энэ барилгыг бүрэн барьж байгуулад дуусгаад та хэдийг комисс ажиллуулад оруулаад дараа жилүүдэд үүсэх түрээсийн мөнгийг хэмнэ гэдэг ийм байр суурьтай байгаа гэдэг хэлье. Оюутлогын хянан шалгах төр хороо сүүлийн хурлаанаа хийж дараах саналыг улсын хурлаар хэлэлцүүлэхээр болжээ. Үүнд баяжмлын агуулмжийг уурхан амнаас шууд авч лабораторид шинжлэх, төрийн өмчийн хувь хэмжээг тогтоох, үр өгөөжийг 5 жил бус 3 жил тутамд харилцан хянаж үзэх, экспортын борлуулалтын орлогыг Монгол банк болон арилжааны банкаар бүрэн дамжуулж авдаг байх. Монгол улсад хор хохирол учруулсан байж болзошгүй эсвэлдэхгүй болон гэмт хэргийн хэв шинжтэй асуудлын мөрөөр авилгатай тэмцэх газар, тагнуулын ерхий газар, цагдаагийн ерөнхий газрын удирдлагууд хяналт тавьж ажиллахыг зөвлөх зэрэг саналыг тусгажээ. Алтны үн дахин дээд амжилт тогтоолоо. Тодорхойлбол унц алтны үн 337%-аар өсөж 4486 Америк доллараар арилжиж, түүхэндээ анх удаа 4400 Америк долларт хүрлээ. Оны эхэнд нэг унц нь 2600 Америк доллар байсан алтны үн 69%-аар нэмэгдэж өнгөрсөн 10 дугаар сард баг зэрэг унсан ч дахин өсөж 1979 оноос хойш гараагүй өсөлтийг ийхүү үзүүлээд байна. Үн өсгөхөд Америкийн нэгдсэн улс болон Венесуелийн хоорондох геополитикийн хурцтмал байдал нөлөөлснийг шинжээчид онцолж байна. Брэдэд байгалийн ховор үзэгдэл ажиглагджээ. Улаануд хотын зүүн эрэг буюу гэр хороолол барилга хэсэгт сэлэнг мөрнөө тэнгэрээс буусан мэт гэрлэн багнууд бий болсон байна. Хүмүүс үүнийг туйлын туяа хэмээн боджээ. Гэтэл хэд өдөрсөн үед мөсөн талстууд агаарт хөөрч салхигүй тэнгэр цэлмэг бол замын гэрэлтүүлэг болоод машины гэрлийг ойлгон уг гайхалтай үзэгдлийг бий болгосон байна. Улаанудад урд өмнө ийм зүйл тохиож байгаагүй бөгөөд энэхүү үзэгдэл нь хэд хүйтнийг илтгэжээ. Ice Global-ийн цөөн хормын мэдээ байлаа. Амралтын өдрөө ая тухтай өнгөрүүлээрэй.